Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргье. За ингээ илүү хуруу сууг энэ зунжингаа итгэхгүй жоохон abandoned байх шиг боллоо. Өнөөдөр ингээд суугтаа амь оруулахаар шийдээд нэгэн хоолны факультетийн одоо хоол заадаг багш одоо тийм ээ хоол заадаг одоо тэр сургуулийнхаа зааланд учир бүтүүлгээр алуулсан байсан юм аллагын тухай ярихаар боллоо. За ингээд дууны өнгө маань жоохон сонин сонсогдож магадгүй уучлаарай. Өглөө эрт тосцсон учраас тэгээ дээрэс нь тархиа сэрэхийн тулд бас 3 аяг кофе өгсрүүлээд ууцсан. За ингээд хэрэгтэй орцгоё. За 911-т нэгэн дуудлага ирдэг. За энэ дуудлага бол 2018 оны 6 сарын 2-ны өдөр буюу хагасаа өдрийн өглөө эрт ирсэн 911-т ирсэн дуудлага байгаа. За Америкийн нэгдсэн улсын Орегон мужийн Портленд хотын одоо хоолны институтээс энэ 911 рүү одоо тэр тухайн хоолны институтын одоо сургуулийн ажилтнаас одоо залгадаг. За ингээд тэд бол ярихтаа бол манай сургуулийн тийм ээ хоол заадаг одоо багш сургуулийнхаа одоо хоол заадаг өөрийнхөө одоо ингээ ангида үхчихсэн шалан дээр хөвтөж байна гэж 911-т залгаж дуудлага өгсөн баг. За энэ хохирогч тийм ээ энэ алуулсан хүн хэн байсан бэ гэхээр за энэ хүн бол одоо ийдэг сайхан зантай хүмүүстэй ер нь бол асуудал үүсгээд идэггүй энэ хүнд бол ер нь дургу өстөн байхгүй 63 настай тоогооч мэрэгжилтэй за тэгээ хоолны институтын одоо тоогооч хоолны хичээл заадаг багш Даниэл гэдэг хүн байсан баг. За аллаг гарсан галт тогооны одоо тэр өрөөнд бол ямар ч камер байдаггүй учраас мэдээж ямар ч одоо камерын бичлэг олдоогүй. За мэдээж өглөө эрт болсон учраас сургуулийн захиргаа тэр оюутнууд цуглаагүй байсан учраас гэрч гарч ирээгүй. Хэрэг гарсан галт тогооны өрөөний тэр байдлыг бол ингээд анзаарж одоо тэр мөрдөгчд дүн шинжилгээ хийхэд бол энэ бол ерөөсөө дээрэм хулгайн байдалтай гэмт хэрэг биш байна. За тэгээд энэ аллага бол ерөөсөө хувийн үе шонзонтой холбоотой байх магадлалтай гэж үзсэн байна. Хоолны институтын оюутнууд бол хичээлдээ орохоор өглөө сургууль дээрээ цугларч ирсэн. За тэгээд яг галтгооныхын өрөөндөө нөгөө ороод хоол молоо заах гал ингээл ороод ирсэн чинь багш нь болох 63 настай Даниэл шалан дээр үхсэн байхыг нөгөө оюутнууд чинь бүгд хараад шоконд орсон баг. За тэр хэргийн газар бол Даниэл тэр аяг таавг угаадаг тийм ээ тэр кострол угаадаг тосхуурны хажууд яг доошоо хараад унтсан үхсэн байдалтай хэвтэж байсан бөгөөд за карантны ус нь нээлттэй тэгээд карантнаас нь ус гоожж исэн баг. Магадгүй түүнийг одоо карант марант руу хараад юм угааж хат нь хойноос нь буутсан юм уу да гэж би бол бодсон. Мөрдөгчд анх энэ хэргийг аваад за тэгэл нөгөө хэрэгчин ер нь л тэгэл нөгөө алуучныг болохгүй ер нь онцгой таах гэж л одоо оролдож байгаа шүү дээ. Тэгээд мөрдөгчд чинь. За ингээл энэ онцгойг таахын тулд тэр алуучны хэн байваа гэдэг дээр мэдээж шууд одоо ажилдаа орсон байна. За нас тогтсон мөрөөрөө ажиллаа хийгээд явдаг. Хүн амьтантай ер нь нэг муудалцаад асуудал үүсгээд идэггүй 63 настай Даниэл гэх хоолны багшийг хэн ажлынхан байран дээр буудаж алсан үнэхээр мөрдөгчд хачин байсан. Цогцыг одоо судалж ажиглахад бол одоо буудуулж алуулсан байлаа гэхэд бол хэргийн газар бол ямар ч цус үсрээгүй байсан гэдэг ч байгаа. Би бол энийг хувьдаа тэгж бодсон. За цус үсрээгүй гэхээр магадгүй ойрын зайнаас тулгаж буудсан юм болов яасан юм бол эсвэл бууны онцлог гэдэг юм болов тэрийг бас сайн мэдэхгүй байна. За тэгээд мөрдөгчд бас нэг магадгүй алуулаагүй ч юм билүү дээ хөгшин настай хүн тийм ээ өглөө ингээл ажилдаа ирээл яжсэн чи гинт магадгүй цус харавцсан ч юм билүү зүрхний шигдээс гэж бодох гэж хэргийг бол одоо зүгээр энгийн одоо гинтийн зүрхний шигдээсээр нас орсон гэж одоо дүгнэж үзсэн боловч яа харахгүй зүрхэн тус газар нь 2 удаа ботсон байсан. За ингээл мэдээж бол яг зүрхэн тус газар буюу цээжинд нь бол 2 удаа буутсан. За энэ буудуулсны улмаас одоо хавирга нь хугарсан, цээжний хэсэгт бол дотор тусаалтсан нь тогтогдсон байна. Ингээл тодорхойлоо л да. Үхлийн шалтгаан бол зүрхний шигдээс бол биш те. Ингээ хин нэгэн түүнийг одоо буудаж амийг хороосон байна гэдэг нь тодорхойлсон байна. Тэгээ дээрэс нь бол одоо тэр тухайн хоол заадаг ангид бол 2 ширхэг одоо сумны хоосон хонгой бол цогцсны дэрэгдээс олдсон. За хэрэг гарсан газар буюу хоолны институт бол ер нь их тийм том сургууль юм байна л да. Одоо нөгөө ихтэй сургуулийн том барилгатай байдаг шүү дээ. Тийм учраас магадгүй энэ алуурчин тийм ээ энэ сургуулийн барилгын аль нэг хэсэгт нуугдж байгаа ч юм уу явж байгаа ч юм билүү тийм байх магадaltaй гэж үзээд шууд мөрдөгчд одоо тэр тухайн өглөө дуудлагаар сургууль дээр аллаг гарсан гэж очингуутлаа сургуулийн байрыг бүсэлж аваад хэнийг ч гарахгүй хэнийг ч оруулахгүй байжгаад сургуулийг ерөөсөө нэгжиж үтсэн баг. За ингээд нэгжээд шалгасан ч бол одоо сургууль
сургуулийн байранд бол хинч байгаагүй өглөө эрт байсан болохоор ажилчид болон одоо багш нар оюутнууд цуглаагүй байсан. За дээрэс нь бол одоо сургуулийн барилгын гадна талаас нь одоо хүн нэвтэрж орох орлого хийсэн хаалга цонхыг нэвтсэн, цоож можийг нэвтсэн ямар ч тийм зүйл одоо гараагүй байна. За сургуулийг шалгаж дууссаны дараа алуурчин олдоогүй. За тэгээд сургуульд бол хинч байгаагүй гэж хэлсэн тий. Тэгээд ингээд уул мөрч олдоогүй учраас мөрдөгчд за ерөөсөө сургууль орчмын нөгөө гадна талын камеруудыг ерөөсөө шүүж үзье. Магадгүй одоо хин нэгэн түлхүүртэй байж байгаа гаднаас нэвтрээд за тэгээ хүн амны аллага хийгээд гэлс цухтаасан юм билүү. Ямар ч байсан сургууль орчмын камерыг бол нэг хичгэд нэг одоо алуурчныг бол олох нь бол тодорхой болов уу гэж бодсон байна. За ингээд хин одоо тийм ээ одоо энэ хоолны институтын багш Даниэлийг аалах болвоо гэдэг бол одоо ингээд асуултууд гарч ирсэн байна. За сургуулийн одоо тэр эргэн тойрны тэр гадаах камер мамруудыг ингээд нэгжиж үзэхэд бол ерөөсөө ямар нэгэн с ิจ гтэй одоо тэр сургуулиас гараа явж байгаа тийм одоо хүн алуурчны уул мөр одоо тийм олдоогүй юм байна. За мөн одоо Даниэлийг яагаад алдсан бэ? Түүнийг одоо хэн хөнөөгөө гэдэг асуулт бол гарч ирсэн. За тэгээд аллага гардаг тэр өглөө энэ хоолны институтын хоолны багшийн Даниэл бол 2 ангид хичээл орох одоо ажлын хуваарьтай байсан байгаа. За ингээд энэ 2 ангийн одоо хоолны тэр оюутнууд бол нийлээд 30-аас 40 орчим оюутнууд байсан юм байна. За ингээд энэ 30-аас 40 оюутнуудаас байцаалт авсан байна. За тэгээ байцаалт авсан ч мэдээж юу ч олж илрүүлээгүй. Учир нь яагаад вэ гэхээр тэр аллага гарсан өглөө хичээлийн цаг нэгт эхлэхгүйсэн. За оюутнууд тэгээд сургууль дээр ерөөсөй цуглаагүй. Тэгээ яг нэг хичээлийн цаг эхэлсэн үед л ангидаа ороод ирсэн чинь багш нь одоо ингээ шалан дээр үхцийг хөвтөжсэнийг харснаас биш яг тэр өглөө багшаагаа ирэхэд оюутнууд одоо багшийнхаа өмнө ч юм уу сургууль дээр ирсэн тийм оюутнууд бол байгаагүй учраас байцаалтын үеэр бол оюутнуудаас ерөөсөө тийм тодорхой ойлгохтой хэрэгтэй холбоотой зүйлийг олж илрүүлж чадаагүй оюутнууд бол мэдээж мэдэхгүй л гэсэн байна. За ингээд сургуулийн орчмын тэр гадна талын камерыг одоо шалгаад ингээд үзэхэд бол камерт бол нэг бичлэг гарч ирсэн байна. За энд болохоор тэр одоо нөгөө орон гэргүүд юм лаз ундааны сав түүж амьдардаг хүмүүс байдэн шүү дээ. За энэ хүн болохоор яг тэр өглөө эрт тухайн одоо тэр аллага гардаг өглөө бол сургуулийн орчмоор нөгөө нэг юм түрдэг дугуйтай хогийн саваа түрцсэн. Тэгээд тэр сургуулийн хогийн савнаас л лаз түүж амьдардаг хүн юм байна л да. Ингээд явж байгаа нь бол бичлэгээс харагдсан байна. За энэ хог түтэг хүний талаар бол мөрдөгчд энэ сургуулийн захиргаанаас бол тодруулсан байна. За тэгэхэд бол сургуулийн захиргаа тэдэнд мэдээлэл өгөхдөө бол за энэ манай энэ Портланд хотод бол орон гэргүй тийм лаз ундааны сав түүж амьдардаг хүмүүс угаасаа их байдаг. За манай сургууль орчмоор бол угаасаа нэг хит хитэн иймэрхүү хүмүүс бол ер нь байнгын ингэж яваад тэгээд сургуулийн одоо хогийн самнаас ингээд лаз түүдэг. Ундааны сав түүд юм аа. За тэгээд хэдэн сарын өмнө бол манай сургуулийн цонхыг гаднаас нь хагалсан байсан. Тэгээд бид нар бол одоо ингээл янз бүрийн одоо юм хүмүүс нэвтрээ сургуулиас хулгай азилгээ хийх гээл хоол унд авах гал тий орсон юм уу гэж шалгасан чинь сургуулийн цонх хагарсан боловч сургууль дотроос ерөөсө хулгайд алдсан зүйл огт байгаагүй. За тэгэл бид нар бол одоо онцгийн тийм ноцтой зүйл болоогүй учраас сургуулийнхаа цонхыг буцаа шилжсэн. Ингээл энэ асуудал бол намцсан гэж хэлсэн. За тэр нөгөө лаз сүдэг орон гэргүй хүн гэсэн шүү дээ. За энэ хүнийг бол энэ сургуулийн захиргаа бол ер нь мэдчихэл байна л да. Ер нь манай энэ сургууль орчмоор байнга явж идэм аа. Нэг юм мөрөөр явдаг хүн байгаамаа гэд хэлсэн байна. За тэр камерын бичлэг ч гэсэн тэр тухайн өглөө шүүгээд үзэхэд нөгөө хүн чинь мөрөөрөө л нөгөө хогийн саваа түрцэн лазаад үгээл хогийн самнаас лазаа түүж авчаал буцаал явсноос биш сургууль руу орсон, нэвтэрсэн, Даниэлтай уулзж байгаа ч юм уу. Эсвэл нэг тийм с ิจ гтэй яараа зүхтааж байгаа ч юм уу. Ямар ч тийм үйлдэл ерөөсөө гараагүй. Энэ хүн хогийн саваа түрээд ирлээ. Тэр сургуулийн хогийн савнаас юу лаз ундааны одоо саваа түлээ буцаад явж байгаа нь харагддаг. За тэгээд мөн одоо мөрдөгчд згсэн таамаг дэвшүүлсэн байна л да. За мэдээж одоо энэ орон гэргүй хүн тийм ээ лаз дүүдэг хүмүүсийн Даниэлийн амьд хүрлээ гэж бодё. За тэгэхэд бол тэр аллага болсон газар одоо санамсаргүй байдлаар ч юм уу Даниэлийг бол алчлаа гэж бодъё л доо. Тэгэхэд бол одоо тэр Даниэлийн одоо хичээл заадаг тэр хоолны одоо зааланд тийм ээ түүний гар утсан, дүлхүүрн, нүдний шилэн, жолооны өнөмлөх нь, бугуун цаг нь, төрөвч байсан. За тэгээд төрөвчөнд нь бэлэн мөнгө нь байсан байна. Банкны карт нь бүгд байсан байна. Тэгэхээр энэ орон гэргүй хүн бол зүгээр л одоо хоолны институтын багшийг ангид нь будаж алчаал тэгэл юу ч ахгүй гараа явчихна гэхээр бас их сонин. Тийм учраас одоо энэ хүмүүс бол за хэрэгтэй мэдээж холбоогүй хамааралгүй боллоо гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
За ингээд бол мэдээж энэ Даниэлийн амийг хөнөөсөн хэрэг бол одоо юу гэдэг нь санамсаргүй байдлын хулгай дэлгээ дээрэмтэй бол холбоогүй болох нь тодорхой боллоо. Энэ аллага бол төлөвлөгдөж хийгдсэн хувийн үш шонзонгийн шинжтэй байх магадлал өндөр болж ирлээ гэж үзсэн байна. За тэгээд бас тэр орон гэргүүн хүний хэлсэн байна л да энэ мөрдөгчд. За одоо бид нар бодитоор ингээд локкоор дүгнээд үзье. За орон гэргүү хүн за Даниэлийг одоо буудаж алсан тэр сумны хонгой болон одоо тэр юунаас нь тэр буудаж алсан байдлаас нь бол дүгнэхэд бол энэ бууны марк загвар энтрийн тогтооцсон юм байна. За энэ аллага үйлдсэн буу бол одоо $500 үнэтэй буу юм байна л да. Тэгэхэд бол мөрдөгчд хэлж байна. За зүгээр нэг орон гэргүүлээс төгөөд өдрийнхөө хоолыг чүү болгож явдаг хүн $500 үнэтэй бууг хармаалаад тэгээд Даниэлийн аминд хүрчээд сургуулаас юу ч авахгүй гараад явна гэсэн юм бол байхгүй. Тийм учраас одоо энэ бол ерөөсөө тий шууд 100% орон гэргүүнтэй хамаагүй болгон тогтогдсон. За тэгээд дээрэс нь бас одоо тэр тухайн аллага гарсан өдөр сургуулийн одоо тэр бусад анги танхимудаас одоо тэр юу ч алга болоогүй бүх зүйл хэвэндээ ангиуд цоочтой ерөөсөө бүх зүйл хэвэн байсан баг. За ер нь одоо энэ Даниэл гэдэг хүнтэй одоо хэн өс сансан байх вэ? Түүнд хэн дургу байх вэ? Хэн түүний одоо үхлийг хүсдэг байх вэ гэдэг асуулт бол мэдээж мөрдөгчд гарч ирсэн. За ингээ энэ сургуулийн одоо тэр оюутнуудаас ер нь бол ингээд мөрдөгчд ярьцлага авахд бол оюутнууд бүгд ам нэгтэйгээр бид нар бол багштай хайртай. Даниэл багшиг бол бид нар бол одоо сайн хүн хэмээн одоо хүндэлдэг байсан. Ямар нэгэн шалтгаанаар бол одоо багш бид нартэй ч юм уу одоо сургуулийн зарим нэгэн оюутнуудаа ингээд сөргөлдөж муудалцдаг. Эсвэл одоо Даниэл багшид ингээд үс сандаг амар дургу тий хачин багштай ч гэдэг юм уу. Тийм оюутнууд юусоо байгаагүй. Ер нь багш ч гэсэн оюутнууд ч гэсэн ер нь бид нар хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан удаа юусоо байгаагүй. Их сайн мөрөөрөө тийм даруу хичээл их гой заадаг багш байсан гэж бүх оюутнууд нь дуу нэгтэйгээр ярьсан байна. За ингээд сургууль орчмын гадах камерын бичлэгийг шалгаж үзэхэд бас л одоо с ิจ гтэй итгээд олдоогүй сургуулийн одоо тэр сургууль болох тэр объектоос зүхтаад гарч байгаа яаралтай одоо сандраад явж байгаа тийм байдалтай хүн амтан бичигдэж үлдээгүй. За тэгээд сургуулийн тэр үүдэнд нь зогсож байгаа одоо тэр сургууль орчмын тэр машины зогсоол тэр одоо машина парклжсэн зогсожсэн тийм с ิจ гтэй машинч бичлэгээс олдоогүй. За тэгээд оюутнууд бол мэдээж бол бүгд одоо багштай хайртай сайн багш гэж хэлсэн. За сургууль дотроос одоо тэр сургуулийн нийт ажилчид дундаас бас одоо юу байсан байна л да. Асуулга асуугаад үзэхэд бол тэр сургуулийн захиргаа болон тэр сургуулийн ажилчид Даниэл багшийн хамт олон бол хэлсэн байна. Ер нь бид нар бүгдээрээ Даниэл багшийг хүндэлдэг. Даниэл багш л ер нь их дууц өдөө маш сайхан одоо мөрөөрөө тийм сайхан зантай хүн байсан шүү дээ. Бид нар бол одоо юу гэдэг манай хамт олонд одоо Даниэл багштай нэг түр тар гисэн нэр нь жоохон дургуйч байд юм уу. Тийм хүн бол байгаагүй мөрөөрөө ажиллая гээл ерөөсөө тийм сайхан зантай хүн байсан гэж бас одоо хамт олон ярьсан байна. За ингээл мөрдөгчд бол одоо дүнэлтээ гаргаад яваад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө шат шатаараа одоо хүмүүс төр байцаалд авах хэвээр асуулга авах хэвээр хүмүүсээс асуугаал яваад байхад за ер нь бол одоо энэ Даниэл багшд дуургүй, өс сансан хүн хамт олонд нь байгаагүй, оюутнуудад байгаагүй. За тэгээд энэ хүнийг одоо тэр хамт олон оюутнуудын тодорхойлж ярьж байгааг бол мөрдөгчд дүгнэхэд за энэ Даниэл гэдэг хүн маань өөрөө их маш сайн ийдэг зантай, хичээлээ их сайн заадаг. За ер нь хүн амьтандаа бол ер нь нэг тийм ив найртай тийм хүн юм байна гэдгийг бол ер нь дүгнсэн байна. За жоохон хэсэг тасарчих шиг бол уучлаарай утас дуурайд. За тэгэл ерөөсөө энэ хамт олон оюутнуудаас бол шижигтэн гарч ирээгүй байна. За тэгэхээр бол мөрдөгчд яах нь 2 дугаар шат руугаа бол мэдээж орсон байна. За энэ бол юу вэ гэхээр одоо Даниэл багшийн хувийн амьдрал тийм ээ. Хувийн амьдралыг одоо сөхөж шалгахаар болжээ. За түүний хувийн амьдралыг шалгахаар болоход бол одоо энэ Даниэл багш бол өөрийн эхнэр болох 67 настай Нэнси гэх эмэгтэйтэй бол одоо амьдардаг. Энэ бол одоо түүний хоёр дахь эхнэр байсан юм билээ. За мэдээж бол Нэнсид бол тухайн өдөр сургуулийн захиргаанаас болон одоо ингээд нөхөр чинь таны нөхөр тийм ээ ажлын байран дээр одоо ингээд амь насаа алдсан байна гэдэг бол мэдгдсэн байсан. За мөрдөгчд бол Даниэлийн эхнэртэй тухайн дээр аллага гарсан өдөр утсаар холбогдсон байна. За тэгэл бол Нэнси бол нөхрөө бол алуусныг мэдээж бол мэдсэн байсан. Мөрдөгчдийг одоо түнтэй уцаар ярихаас өмнө тэр мэдээллийг бол авсан байсан.
За энэ Нэнси гэх эмэгтэй бол 67 настай Америкийн нэгдсэн улсын Техасаас гаралтай эмэгтэй юм байна. Ингээд 1990 оны эхээр Нэнси тогоочийн одоо нэг хоолны курст сууж агаад одоо өөрийн одоо талигч нөхөр болох тийм ээ. Даниэлтай бол тэр хоёр анх танилцаад тэгээд энэ хоёр бол одоо үерхэж болдож эхэлж байгаад 1999 онд гэрэлсэн бэл. За мэдээж бол түүний нөхөр одоо Даниэл бол түүний одоо тийм ээ Нэнсигийн тогоочийн курсын багш байсан гэсэн үг. За энэ Нэнси гэх эмэгтэй бол ер нь зохиол бичдэг эмэгтэй юм байна. За зохиолууд нь бол ер нь бас тийм жоохон гэмт хэрэг, аллага, буу шидэмтэй холбоотой, жоохон эдрэттэй, адармаатай асуудалтай холбоотой тийм төрлийн сэдвэр бол аюул зохиол бичдэг. Ер нь нэлээд хэд хэдэн номоо гаргасан юм эмэгтэй байсан. За ингээд мөрдөгчд бол одоо тийм ээ Даниэлийн эхнэр болох Нэнситэй уцаар холбогдоход тэрээр бол одоо юу гэж ярьсан тухай за товчхон яриа. За ингээд сайн байна уу Нэнси хатагтай тийм ээ мэдээж ингээд таны нөхөр болоход Даниэл ингээд одоо энэ хагасааны өглөө болох 6 сарын одоо 2-ны өглөө ингээд ажлын байран дээр алуулсан байна гэд ингээд ярихад бол тийм ээ одоо би нөхрийгөө одоо ингээд амнасаа алдсан талаар дөнгөж сайхан дуулаад байна. Гэхдээ бол одоо тэр Даниэл яг хаана байгаа юм бэ гэж Нэнси асуусан байна. За тэгэхэд бол мөрдөгч бол Даниэлийн цогц бол сургуулийн байранд яг аллаг гарсан газар бол одоогоор бол байж байгаа. Бид бол хэргийн газрыг одоо шалгаж байна. Мэдээж бол одоо хэргийн газрыг ингээ баталгаажуулсан фото зураг бол бид дарсан гэж хэлсэн. За Нэнси бол ярихдаа хин нөхрийг маань алдаг байна. Би үнэхээр энэ одоо аллагыг төсөөлж чадахгүй байна. Нөхөр маань их сайн хүн байсан. Хинтээж сөргөлдөж муудалцж байгаагүй гэд нэг тийм уйлсан, сандарсан байдалтай богино утасны яриа болоод дууссан байгаа. За тэгээд энэ утасны яриа болоод дууссаны дараа бол Даниэлийн эхнэр болох Нэнси бол хэргийн газар хамгийн түрүүнд ирсэн. За мэдээж бол түүний одоо хар гэр бол хамгийн ойр дотны хүн болох одоо Нэнси байсан учраас ингээ хэргийн газар ирсэн байна. За хэргийн газар Нэнси ирэхэд бол мөрдөгчд бол түүнийг бол ажилсан байна. За тэгээд Нэнси бол нөхрийнхөө цогцыг харчаад ямар ч сэтгэл хөдлөл сөрөг ч юм уу тийм эмоц бол ерөөсө харуулаагүй маш тайван байдалтай ерөөсө тийм нэг энгийн байсан. За ингээд мэдээж түүний цогцыг бол ихнэр нь харсан байна. За ингээд мөрдөгчд нөгөө нэг цагдаагийн ч мөрдөгчдийн нэг машин байдэн шүү дээ. За тэр машинд яг хэргийн газар тэр машин ирсэн байсан. Тэр машинд бол Нэнсиг оруулж сууж агаад хэд хэдэн асуултыг бол асуух ёстой шаардлагатай хэд хэдэн асуултыг бол мөрдөгчд одоо Нэнсигээс асуусан байна. За тэгээд энэ ярилцлагын үед бол энэ мөрдөгчд бол энэ Нэнсиг ажилсан одоо хувь хүн нь яг хин юм бэ гэдгийг бол тодорхойлсон байна л да. Тэгэхэд бол Нэнси асуултанд ерөөсөө чин сэтгэлээсээ хариулахгүй байсан байна. За дээрэс нь бол ихэнх асуултанд хариулахгүйгээр алгасч исэн гэж байна. Тэгээ нэмж хэлэхэд бол Нэнси маш хурдан ярьдаг хүн байсан. Би бас одоо энэ яг орчуулга хийсэн видеоноос харснаа зүгээр гэл. За би бас энэ хурдан ярьдэн шүү дээ. Тэгэхэд бол надаас бол амар хурдан ярьд юм билээ. Би бол үгийн тэр давж яг тэгж гачтаж одоо сонсож орчуулахад бас хэцүү байсан. Тэгээ дээрэс нь энэ Нэнси гэдэг эмэгтэй Техасаас гаралтай гэдэг. Гэхдээ би бол энэ эмэгтэй аялгыг сонсоход бол амар англи аялгатай ярьд юм билээ. Тэгээ яг англи аялгатай тэр яриад байгаа англи хэлийг зарим нь бас жоохон орчуулгад бол над их төвхтэй байд юм аа нөгөө Америк аялгаар ингээд сонсоод сурцсан болохоор ер нь нэг тийм англи аялгатай ярьдаг эмэгтэй юм уу гэж би бол дүгнсэн. Тэгээд амар хурдан ярьдаг заа. Гэл ёо бурхан. Тэгээд нөгөө харилцагчаа ерөөсөө сонсохгүй байсан нөгөө мөрдөгчийг. За тэгээд ингэсэн байгаа. Нэнси бол ингээд мөрдөгч асуулт асууштэ. Тэгэхэд бол нөгөө мөрдөгч асуултаа тавьж дуусаагүй байхад шууд яриан дундуур нь таслаад өөрөөхөө ярьж эхэлсэн. Амар замбраагүй гэсэн үг. Тэгээ дээрэс нь одоо мөрдөгчийн асуусан асуулт болгонд хариулахгүй зүгээр л өөрөөхөөрөө зөнгөөрөө юм яриад яваад байсан. Ер нь бол асуултуудыг алгасаад яваад байсан гэсэн үг. За Нэнси тэгж ярьсан байна. Тэр аллаг гарсан өглөө бол Даниэл за нэг 6 өнгөрч яхад боссоо өглөө. Тэгээд Даниэл 7 цагийн үед бол ингээд шүршүрт орчоод 7 цагийн үед гэрээсээ гараад явсан. Ажилдаа явлаа гэд. Тэгээ би бол тэр өглөө бол ингээд хоёр давхар дундлагынхаа өрөөндөө Даниэлийг ажил руугаа явахт нь байсан. Тэгээ би бол Даниэлийг одоо тэр кофе мафигаа угаал одоо усмсан шүршүрт ороод ингээд ажилдаа гарахад бол би угаасаа орноосоо босоогүй. Тэгээ яг сэрцэн байсан. Тэр өдөр би ерөөсөө гэрээсээ чогт гараагүй гэж ярьсан баг. Тэгэл одоо нөхөр маань ажил руугаа явсан. Би одоо яасныг ерөөсөө мэдэхгүй байна. Яагаад нөхөр маань одоо ингээд алуулсан юм болоо гэсэн утгатай зүйлийг мөрдөгчд тэр Нэнси гэх эмэгтэй хэлсэн хэдэн зуун одоо тэр хэдэн мянган үгэн дундаас нэг ийм зүйлийг тодорхойлж болж авсан байна. За бас нэг зүйлийг энд дурдах хэрэгтэй. Энэ Нэнси гэх эмэгтэй бол одоо тэр мөрдөгчд
өөртөө одоо асуултанд хариулж байгаа, ярилцж байгаа үедээ бол зарим зүйлийг ярихдаа ерөөсөө инээж ирснийг дурдах хэрэгтэй. Инээгээд исэн байгаа байхгүй. Тэгэл нэг юу гэдэг нь хоёр найзууд бууалахтаа инээж хөгжилтөөл нэг тийм хэв нэг байдэн шүү дээ. Яг тийм ерөөсөө энэ нөхрийн амнаас хохирчод байна. Энэ ганц үсээ өөрхөн хань ижил одоо ингээ хүнд алуулсан байна гэдэг сэтгэл зүй бол одоо мэдээж энэ мөрдөгчд хүмүүс ар гэрийнх нь ямар хандд юм бэ? Ямар байдал, ямар эмоц үзүүлдэг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ нэмэгтэй бол айгүй инээгээл амар рүүд тийм ээ бүдүүлэг яриаг нь таслаад өөрийнхоороо яриад тэгээ дээрээс нь бол амар яриас гэж дуржуулаад ийм хүн байна гэдгийг тодорхойлсон байна. За Нэнси бас тэр олон одоо чалчаа яриан дундаа бол хэлсэн байна л да. Даниэл бид хоёр бол одоо сүүлийн үед ер нь жоохон таарамжгүй харилцаатай байсан. Даниэл одоо ингээд бид хоёрт бол нэлийн асуудал байсан. Ингээд асуудал тулгардаг. За тэгэл ингээд хоёулаа асуудлаа шийдъя Даниэл гэл ингээд ярилцах гэхээр Даниэл ерөөсөө дургуулхаад асуудлаа яаж шийдэх талаар надтай ерөөсөө огт ярилцдаггүй байсан гэж ярьсан байна. За мөн одоо манай нөхөр одоо талигч нөхөр болох Даниэлд нэг тогооч хүн бас их дургүй байсан юм аа. Тэрнтэй бол Даниэл ерөөсөө жоохон сөргөлдөөд бас таардгүй байсан. Яг нөгөө хүн нь бас жоохон энэ Даниэл гэдэг байгаа энэ хохирогчийг бодвол их олон хүүхдэд тийм хүн байсан учраас бас янз бүрийн тиймэрхүү бүдүүлэг үг бол хэлж ийсэн. Тэрнээс бол өөр хүн одоо манай нөхөр тэгж ус санаж муудалжсаныг бол би мэдэхгүй байна. Тэгээд Даниэл бол яг нөгөө нэг тийм дургу тэр санаа оноо нийлдэггүй бол тоогоочоо бол энэ Нэнсиг их одоо их нэртэй хэлдэг байсан гинэ. За одоо тэр яг тий надад нэг тийм хідэн тийм ачин муухай үг бүдүүлэг үг хэлээл үсттэй. Яг надтай нэг үзэл бодол нэгддэггүй хүн байгаа үсттэй гэсэн утгаар яриад тэгэл ирнэ өнгөрж исэн гэж байна. За мөрдөгчд бас ингээд бодсон байл л да. За энд нэг ганц одоо бусад бүх хүнтэй эв нэртэй байдаг хүнтэй ганц нэг ус сансан хүн байсан юм байна. За тэр тоогооч магадгүй энэ 25 жил хоолны чиглэлээр багшилсан. Маш сайн тоогооч, маш сайн багш байсан. Даниэлийн магадгүй албан тушаал энд булааж авахын тулд түүний амийг хөнөөсөн болов гэх таамаглал бас төвшүүлж үтсэн баг. За тэгэд энэ Нэнсич бас одоо нэмэл хэлжлээ л да. Угаасаа Даниэл бол одоо хинд ч хор хүрэж байгаагүй. Даниэл энэ хүн амьтантай ерөөсөө муудалцдаггүй. Даниэл хүнтэй хэрэлдээл ингээ явж ийн гэвэл бол одоо тийм угаасаа байхгүй. Ерөөсөө л мөрөөрөө хүн байсан. Ер нь тэгээд хин нэгэн итгээд одоо түүнд одоо атаархаж одоо ийм зүйл одоо хийн гэхээр бас л сонирн байна. Гэхдээ хин нэгэн бас байж болох ч юм билүү дээ гэсэн утгатай зүйлийг sorry гэж дуурайдаг. Хоосоо ходоодон дээр хэдэн кофе уусан чинь. За тэгээд ер нь бол ийм хүн одоо байхгүй. Гэхдээ л одоо юмыг яаж мэдвүдэ гэсэн утгатай зүйлийг түүний эхнэр ярьсан байна. За тэгэл энэ Нэнси ч бол яриан дундаа ингээл инээгээл байгаа. Тэгэл нөгөө харилцагчийнхаа нөгөө мөрдөгчийн үгийг сонсохгүй ингээл яагаад тэгснээл гинт уйлаал ингээл одоо яг тэр видеог би өөрөө үзсэн болохоор мэдээд байна л да. Надад бол нэг л тийм хэвэн биш л хүн санагдсан л да. За магадгүй одоо маш их сэтгэл хөдлөлтөй одоо өндөр эмоцтой хүн байж бас болно л да. Хүн яагаад тэр нөөлж хийж болохгүй гэж те. Гэхдээ яг энэ одоо нөхөр нь нас орчаад алуулчаад байгаа энэ нөхцөл байдалд тэгээд энэ эмэгтэй өөрийн тэр бие авч явж байгаа байдал тэр мөрдөгчтэй одоо тэр харилцаж байгаа байдал бол энэ хүний хувь хүнийхэн одоо тэр онцлог зан чанарыг харуулад байгаа нь бол үнэхээр их тийм итгэхэд сонин надад бол санагдчихсэн. За тэгсэн нөгөө инээжсэн Нэнси чинь гинт уйлаал тийм ээ Даниэлийг одоо буудлаад ингээд үхсэн байх нь хамаагүй. Би бол одоо Даниэлийг буцааж авмаар байна. Одоо Даниэл үхсэн ч буцаад амилчаасаа гэсэн утгатай зүйлийг хэд хэд удаа давтаж Нэнси ярьсан баг. За мөрдөгч бол ингээд дүгнэлтээ гаргасан л байна. За ингээд Нэнситэй уулзаж ярихад бол энэ их маш их одоо гадагшаага маш их одоо яриасаг эмэгтэй юм байна. За тэгээд түүний байр байдлыг харахад бол баг зэргийн бие тоосно хүн шиг санагдсан. За Нэнси хадагтай бол маш хурдан ярихын дээр хүнийг юусоо сонсдоггүй тийм төрлийн хүн байна. Харилцсан одоо ярьж буй нөгөө нэг харилцагчаа тийм ээ юусоо хүнддэгдэггүй тийм төрлийн хүмүүс байдэн шүү дээ. Нөгөө яриа таслаа л өөрөө яриад идэг. Тэр хүн бол нөгөө харилцсан ярьж байгаа хүний эхлээ сонсох ёстой. Дараа нь одоо асуулт асуувал хариулдаг ч юм уу эсвэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ёстой шүү дээ. Тэдний өөрөө ингэж яриад идэх хүмүүс үйдэг те. Тэгээд тэд нар чинь бүр дээрээс нь амар бүдүүлэг хүний яриаг гүйцэл сонсч чадахгүй шүү дундуур нь тасалдаг байхгүй. Би бас ийм төрлийн хүмүүс аягүй дургу. За ингээд таны нөхөр зүрхэндээ 2 удаа буудуулж насарсан байна гэж мэдээж 911-ээс
одоо залгаж хамгийн ихэнд Нэнсид хэлсэн байгаа. За тэр үед бол одоо энэ 911 рүү одоо хүмүүс залгасан бичлэг тэр 911-ийн одоо ажилтан ярьж байгаа энэ бичлэг бүгд ингээ хураагдаж үлддэм байл л да одоо дуу бичлэг нь. За тэгэхэд бол Нэнсигийн одоо дууг одоо мөрдөгчд дахин одоо тэр утасны ярилцлагыг бол сонсоод үзэхэд бол маш тайван байсан баг. Анх удаа одоо нөхөр нь 2 удаа зүрхэн тус газараа буудуулаад нас орчихжээ гэхэд бол маш тайван хүлээж авсан байна. За 10 гаруй жил амьдэрсэн нөхөр нь нас орчгаад байхад маш тайван хүлээж авч одоо авсан нь мөрдөгчдийн анхаарлыг бол татсан. Үгүй чи юу вэ гэсэн нэг бодол өгсөн баг. За ер нь энэ мөрдөгчд 911-ийн ажилтнууд цагдаа нар бол угаасаа мэрэгжлэн шүү дээ. Одоо хүн амны хэрэг янз бүр юм гарахад тийм ээ. Тэгэхэд бол одоо ар гэрээсэнд хин нэг нь одоо амь насаа алдаад хүнд алуулаад нас орсон байна гэдэг мэдээллийг одоо тухайн тэр хохирогчийн ар гэрт одоо 911-ийн ажилтнууд залгаад дуулгахад бол нь шүү дээ тий. Хүмүүс ерөөсөө бүр яг нэг хууль юм шиг нэг хид хідэн тогтсон асуултыг асуудаг гинэ. Тэр нь ямар асуулт вэ гэхээр юуг нэ итгэхгүй байна. Тэр амьд үздэй. Одоо тэр зүгээр үздэй. Яагаад ийм болцсон бэ гэх энэ асуултуудыг ерөөсө хамгийн түрүүнд юус юм шиг одоо хүмүүс асуудаг гэж байгаа. За тэгсэн чинь Нэнси ерөөсө тэр анх нөхрийгөө одоо амь насаа алдсан хүнд алуулаад нас орчжээ гэдгийг сонсоод бол энэ асуултуудаас алин 911 ажилтнаас асуугаагүй. За тэгэл бас байцаалтын үе рүү буцаад ороход бол Нэнси бол байцаагдаж байх үедээ мөрдөгчдөө ярилцаж байх үедээ маш их цоглог байсан. Ерөөсөө гутарсан, шаналсан, уйтгарлсан, гуйсан шинж бол харуулаагүй. Энийгээл зүгээр л хүнтэй нэг буу халаал чалчиж байгаа мэт байсан. За дээрэс нь энэ эмэгтэйг бол дахиад автаад хэлэхэд маш чалчаа эмэгтэй байсан. Хэрэгтэй хэрэггүй сулууг маш их ярьдаг хүн байлээ. За тэгээд энэ дээр энэ нөгөө нэг энэ эхнэр нь тэгж хэлсэн ба. Хүүе мөрдөгчөө нөхрийг мэн AR-15 буугаар буудаж алсан уу гэж Нэнси шууд мөрдөгчөөс асууцсан. Тэгсэн чинь энэ аягүй сонь заяа. Яагаад вэ гэхээр AR-15 гээд бууны загварыг шууд хилчиж байгаа аахгүй юу? Нөхрийг буудаж алсан одоо тэр аллагын одоо юу гэх тийм ээ хэрэгслийг. Тэгэхэд бол мөрдөгч тухайн үед ерөөсөө таны нөхрийг AR-15 гэдэг буугаар 2 удаа зүрхэн тус газар нь буудаж алсан байна гэдгийг ерөөсөө огт Нэнси хадагтад хэлээгүйсэн байна. Сонирн бооз. Тэгээд бол мөрдөгч мэдээ зөрүүлээд сэжигтэй зүйл ярихаар нь асуу штэ. За та яагаад одоо нөхрийгөө AR-15 загварын буугаар буудуулж одоо амь насын таны нөхрийн амь насыг хөнөөсөн бэ гэж бодож байгаа юм бэ? Та яаж энэ бууны загварыг одоо мэдээд байна гэсэн чинь Нэнси бол хэвнэ хэлсэн байна л да. Өмнө нь угаасаа Даниэлийн багшдаг сургуульд бол буудалцаан болж исэн. За энэ буудалцааны үеэр бол одоо AR-15 загварын бууг одоо ашиглаж буудалцж исэн штэ гэж хариулсан байна. За та буу эзэмшдэггүй гэж хэлэхэд бол Нэнси тийм ээ сургуульд одоо Даниэлийн сургууль бол халдаг гарснаас хойш Даниэл бит хоёр ерөөсө буу худалдаж авъя гэж одоо шийдсэн. Тэгээ би Даниэлаас одоо асуусан хоёлаа буутай болёо гэдгсэн чинь Даниэл бол зөвшөөрсөө. Тэгээд би бол одоо бууны одоо үзэсгэлэн худалдаанаас ингээд буу худалдаж авсан. За тэр одоо үзэсгэлэн худалдаанаас одоо авсан миний бууны одоо загвар бол Glock 17 гэдэг загварын 9 мм-ийн бууг би бол 2 сарын үед худалдаж авсан гэж мэдүүлсэн байна. Тэгээ Нэнси бас хэлсэн байл л да. Энэ Glock 17 загварын 9 мм-ийн буу бол айгүй тийм хүнд тэгээ дээрээс нь онцгой загвартай буу шиг надад санагцсан. Үндэ бол энэ буу надад тэр нь таалагдаагүй. Загвар нь ч гэсэн тэгэл ингээл одоо бие хамгаалах зорилгоор ингээл барьж мархаж гэсэн амар хүнд байсан. Тэгээ Даниэл бит хоёр одоо хоёулаа буу худалдаж авахыг одоо айл айлын зөвшөөрөөл угаасаа энэ Glock 17 загварын бууг авсан штэ. Тэгээ одоо энэ буу бол одоо манай гэрт миний хувцсны шүүгэнд ингээд байж идэг. Энэ бууг авснаас нь хойш одоо Даниэлч вэ би ч вэ огт хэрэглээгүй. Хайрцагтаа ингээд задраагүй байж байгаа гэж хэлсэн. За энэ Нэнси хадагтайг бол зохиолч хүн гэдэг өмнө нь би ярьсан. За түүний бичсэн ном зохиолуудаас харахад бол ерөөсөө түүний зохиолууд бол гар буу, аллагтай холбоотой зохиол бичдэг байсан нь. За Нэнси гэх эмэгтэйг бол ерөөсөө бууны талаар мэдлэгтэй гэдэг нь тодорхой болсон байна. Мэдээж хүн чинь ямарваа нэгэн зохиолыг бичихтэй бол одоо огт өөрийнхөө ч юм уу худлаа зүйл бичиж болохгүй шүү дээ. Бодит амьдрал дээр байгаа зүйлийг судалдаг, тодорхойлдог, тэр зүйлийг яг мэддэг үежж бичих хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ эмэгтэй бол одоо зохиолдоо тийм ээ бууны талаар, алгын талаар бичиж гэдэг чинь энэ эмэгтэй бол ер нь бууны одоо загвар маркийг ер нь бол тодорхой хэмжээний мэдлэгтэй хүн байна гэж тогтоосон байна. За гэвч бол энэ Нэнсигийн мөрдөгчд өгсөн мэдүүлгээс харахад бол өөрөө бол хэлсэн биз дээ. Би буу мөөстө огт мэдэхгүй. Би бол өстө буу мууны талаар мэдэхгүй өстө нэг үзэсгэлэн ярамгаас л одоо халдлага болох үеэр би хамгаалах зорилгоор буу авч ийсэн. Тэгээд ч тэр буу надад тэр гар буу ер нь буу гэдэг зүйл надад таалагдаагүй гэсэн утгатай мэдүүлгийг өгсөн баг.
За тэгэхээр мөрдөгч бол хэлсэн байна л да. Та одоо ингээ бууны талаар огт мэдэхгүй гээд байна. Гэсэн ч одоо таны бичсэн энэ олон зохиолуудаас харахад бол гар буутай холбоотой, аллагтай холбоотой та зохиолуудыг ерөөсө голчлон одоо дагнж бичдэм биш үү? Энэ талаараа одоо та юу гэж тайлбарлах вэ гэж хэлсэн байна. Тэгсэн чинь бол өөрөө хэлсэн байгаа. Тэгэл яах вэ? Тэгэл өөрөө л одоо зохиолынхаа сэдэв маань л одоо тийм болсон шүү дээ. Тэгэл ер нь Америкт бол хүн болгон л буутаал байдаг шүү дээ. Тэр утгаар нь л би яг зохиолдоо оруулаад ингээд бичсэн болохоос биш. Би бол буу мó мэдэхгүй гэж гүрийсэн баг. За тэгээд бууны үзэсгэлэн худалдаан дээрээс $1500 одоо буу худалдаж авсан байна л да энэ хүн. За тэгээд мөн онлайн худалдаагаар бол дахиад нэг буу худалдаж авсан мэдээллийг мөрдөгчд олж илрүүлсэн байна. Тэгэхээр энэ Нэнсигийн эмэгтэй бол 2 буутай гар буу эзэмшдэг болох нь тодорхой болоод байна. За тэгээд та үзэсгэлэн худалдаанаас нэг буу л одоо худалдаж авсан гэж одоо биднэрт одоо мэдүүлгийн үеэр хэлсэн. Тэгсэн чинь бид нар ингээд шалгаад үзсэн чинь та онлайн худалдаагаар дахиад нэг буу авсан юм биш үү? Яагаад ингээд энэ тухайга бидэнд хэлээгүй юм бэ? Надад 2 буу байдгаа гэд гэсэн чинь Нэнси хэлсэн байгаа. Өстө намайг өстө уучлаарай. Эхний авсан буу би хэлсэн шүү. Айгүй тийм хүнд байсан. Тэгээд загвар нь надад таалагдаагүй учраас би угаасаа онлайн шопоос тийм ээ ингээд дахиад нэг буу худалдаж авсан юм а. Энэ буу ингээд надад арай тийм хөнгөн их аятайхан санагцсан гэж хэлсэн байна. За тэгээд мэдээж бол Нэнси Даниэл нарын гэрийг бол нэгдсэн. За тэгэхэд бол одоо Нэнсигийн гэрээс бол одоо тэр өөр онлайнаар худалдаж авсан буунч гарч ирсэн. Тэр бууны үзэсгэлэн худалдаанаас худалдаж авсан буунч гарч ирсэн. За тэгээд энэ Нэнси энэ онлайнаар худалдаж авсан бууга хинт ч хэлээгүй нуусан байсан байна. Ерөөсөө энэ эмэгтэйг онлайнаар буу худалдаж авсан гэдгийг ерөөсөө Нэнсигээс өөр хинч мэдээгүй. За тэгээд одоо энэ тэр онлайнаар худалдаж авсан буу бол одоо тэр eBay-с бол худалдаж авсан нь бол тогтоогдсон. Тэр одоо хэдэн долларын үнэтэй ямар буу, ямар маркинг гэдэг нь бол гарч ирсэн байна. За тэгээд одоо энэ Нэнсигийн энэ худалдаж авсан энэ онлайнаар худалдаж авсан нуусан буу гэдэг нь бол AR-15 загварын гар буу байсан. За Даниэлийг алсан одоо амийн хүнээс нь тэр 2 удаа буутсан аллагын үлдсэн буу бол бас мөн AR-15 загварын буу байсан. За ингээл хэрэг бол оронгороо ирсэн байна л да. Одоо Нэнси бол нөхрөө буудаж амийн хүнээс нь бол тодорхой болсон байна. За бууга нуусан байна. За ерөөсөө л яагаад Нэнси нөхөр болох Даниэлийг одоо 2 удаа буудаж амийн хүнөөхийг хүсэх болвоо гэдэг асуулт руу шилжицгээе. За Нэнси бол ярихдаа ингэж ярьсан байна. За мэдээж ихэнх үедээ бол Даниэл бит хоёр бол их сайхан хосууд байсан. Ер нь бид хоёроос өөр одоо хинч мэддэггүй тийм муухай тийм нууцуд байдаг байсан. За ер нь бол одоо Даниэлийн өмнөх одоо экс эхнэр нь айгу Даниэлийг амар хүзэн яддээ штэ. Ер нь одоо айгу хэцүү байдаг байсан. Тэгээ Даниэл бит хоёр бол одоо энэ тал дээр ямар ч тийм одоо сөрөг хандлага гаргаж байгаагүй чимээгүй л одоо амьдарцгаадаг байсан. Магадгүй одоо Даниэлийн экс эхнэр нь түүний одоо амьд хүрцэн биш үү гэсэн утгатай зүйлийг бас хэргийг бас мушгиж үтсэн байгаа. Нэнси. За ингээд тэр хоёрын ер нь бол тэр хувийн амьдралыг сөхөж ухаж нэгжиж үзэхэд бол Даниэл Нэнси хоёр бол 2016 он хүртэл маш сайхан эв нартай амьдарч исэн байна. За ингээд тэр цагаас хойш бол одоо 16 оноос эхлээл ер нь бол Нэнси гэр бүлийнхаа бүх санхүүг бол хариуцаж авч явдаг болсон байна. За дээрээс нь бол одоо бүх зүйлийг контролдуулж амьдралын бусад одоо арсаар асуудлууд өгдөн шүү дээ. Тэр зүйлийг одоо бүгдийг нь өөрийнхоороо шийдвэрлэж, өөрийн хүсэл зорилгоороо шийдэж явсан байна. Тэг чи хосын харилцаа чинь тийм биш шүү дээ. Яах вэ хүү тийм байна, ийм байна, яах вэ гэд юмаа ярьдаг шүү дээ. Тэгэхэд бол энэ Нэнсигийн эмэгтэй бол маш тийм түрэмгий байдалтай эмэгтэй шиг санагтана. За фото зурган дээрээ ч гэсэн бүр ингээд тэр нөхөртөөгөө зураг авахулсан тэр байдал нь биеийн хилэмж нь бас тийм жоохон их тийм түрэмгий эмэгтэй юм уу гэж харсан. За ингээд Даниэл Нэнси хоёр бол бас тэтгэврт гарцсан настай хүмүүс байсан учраас тэтгэврийн зээлээ бас авцсан байсан юм байна. За дээрээс нь бүүн санхүүгийн одоо асуудалтай, өөртөө зээлтэй тэгээд энэ үр зээлээ төлж чадахгүйгээс болоод санхүүгийн асуудлаас болоод хоорондоо ер нь аюух маргалддаг болсон юм байна. За ингээд энэ хоёр чинь нөгөө нэг зээлээ төлхийн хажуугаар бас татвар төлөх ёстой болт юм байна. Энэ хоёрын нөгөө амьдарч исэн байшингаа одоо бас тэр моргежийн зээлээр авцсан байсан юм байна л да. Тэгээ энэ моргежийн зээлээ төлж чадахгүй нэлээ хэдэн сар болцсон. Дээрээс нь одоо нөгөө тэтгэврээ зээлээр аваад идсэн. Дээрээс нь бас татвар матвар гэл ингээл амьдрал нь бүүн л асуудал болцсон байсан.
За дээрэс нь энэ Нэнси гэх энэ хатагтай чинь биш үү тий. Одоо тэр моргежийн зээлээ ч одоо олон сараар төлж чадаагүй ээжэж өстө нэр онлайнаар тий 1100 гаруй долларын буу нууцаар худалдаж авал тэгэл ингээд байжсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ 1100 доллараар зээлдээ өгж болно шүү дээ тий. Тэгэхэд бол өгөөгүй нөхрөө алах буу худалдаж аваад ингээд төлөвлөж исэн байна. За мөн одоо Даниэлийн нэр дээр амь даатгал хийлгсэн байсан байна. Ингээл одоо бүх зүйл тодорхой болсон. Энэ гадныхан чи ерөөсөө нөгөө амь даатгал хийлгээл тэгэл ямар нэгэн аргаар нэг өөрөө үхсэн ч юм уу хүнд алуулсан болол нөгөө амь даатгалынхаа мөнгөний авал баяжчихна гэдэг хэрэгүүд бол их гардаг байгаа шүү дээ тий. Нэг солиотой явдал болсон. За юу гэхээр Даниэл одоо нас барчаад 1 хоног өнгөрсний дараа мөрдөгчд Нэнсигээс нэх хачин утасны дуудлага авсан байгаа. За Нэнси бол утасны цаанаас ярихдаа ингэж ярьсан байгаа. Миний даатгалын компаниас над руу залгасан. Тэгээд тэр даатгалын компани ярихдаа бол та өөрийгөө аллагын сэжигтэн биш гэж тодорхойлсон бичгийг цагдаагийн газраас одоо авчираад бидэнд авчираад өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Би бол одоо нөхрийнхөө одоо амь даатгалаас мөнгө авахын тулд одоо тэр нөхрийнхөө аллах сэжигтэн биш гэсэн бичгээ хурдан авмаар байна гэж Нэнси ярьсан баг. За мөрдөгч бол зөрүүлээд асуусан байна л да. Үгүй хадагтай танд яагаад ийм бичиг одоо хэрэгтэй юм бэ? Ер нь бол одоо ийм бичиг шаарддаггүй юм байна л да. Ер нь тэр Америкийн хуулиар. Тэгсэн чинь даатгалын компани Даниэлийн одоо амь даатгалын одоо мөнгийг төлөхийг хүсэхгүй байна. Би одоо мөнгөө авмаар байна гэж ингэж ярьснаа. Нэнси инээгээл те өө би энэ нэг хуулийн одоо хууль тогтоомж шалгууруудаас нэр үнэндээ залхаж байна. Гачин бичиг баримт одоо ингэ нэхэд ах юм аа. Ердөө одоо энэ даатгалын компани нэр Даниэлийн амь даатгалын 40 мянган долларыг одоо гаргаж өгөхийн төлөө өстой бөө юм надаас нэгчих юм аа гэсэн утгатай зүйлийг ярьсан баг. За тэгэхээр нь бол энэ эмэгтэй чи өөрөө л нөгөө сэжүүрэл мөрдөгчд хаяад өгөөд нь штэ илэрхийлээд. За ингээд тэгэхээр нөгөө амь даатгалын компани шалгаж үтсэн баг. За нөгөө даатгалтай бол мөрдөгчд холбогдсон. За энэ Даниэл гих одоо хохирогчдэр амь даатгал хийлгэсэн нь бол тухайн даатгалын компани тодорхой болсон байна. За ингээд 40 мянган долларын амь даатгал хийлгэсэн гэж одоо эхнэр Нэнсийн ярьсан шүү дээ. Тэгсэн чинь энэ даатгалын компанитай мөрдөгчд холбогдсон чинь Даниэлийн амь даатгал нь 1 сая доллар байсан юм бэл. Ингээл илэрчиж байгаа байхгүй. Тэгээ 1 сая доллар гэдгийг яагаад энэ Нэнси цагдаа нарт мөрдөгчд үнний хэлээгүй 40 мянган доллар бүр баг хэд дахин бууруулж хэлсэн нь бас сэжигтэй тийм ээ. Ингээ худлаа яриад байна шүү дээ. За Нэнси бол үнэхээр их хачин харилцаатай хүн болох нь одоо мөрдөгчдөө ярьж байгаагаас харагдсан байна. Мөрдөгч ярихдаа бол бид Нэнсиг алуурчин биш баха. Мэдээж энэ нэмэгтэй бол алуурчин бишээ гэх өчнөө нотлохоог бол хайгаад энэ нэмэгтэйг бол алуурчин болохгүй гэд үдсээ. Тийм ээ. Гэвч бол одоо энэ хүнийг харахад бол одоо ер нь байгаа байдал ярьж байгаа байдал за тэгэл жигжиг фактууд гарч ирэхэд бол яахаарахгүй нөхөр болох одоо Даниэлийн амь насанд одоо хүрх хэмжээний харилцаатай хүн юм байна. Энэ хүн ер нь л одоо их тун сэжигтэн болоод байгаа нь ингээд өдөр ирэх тусам тодорхой болоод байсан гэж. Одоо түүний тийм ээ бие авч явж байгаа байдал ярьж байгаа ярианаас нь сэжигтэн өөрөө одоо би бол сэжигтэн гэдгийг бол өөрөө тодорхойлоод байсан байна. За ингээд сургуулийн одоо нөгөө камерын юу руу буцаад орё. Одоо хяналтын камерын имчилэг рүү буцаад орё. За хэрэг гарсан өдөр бол мөрдөгчд тэр сургууль дотор сургуулийн гадаах эргэн тойрны камерыг шалгаж үзсэн. За ингэнгүүтлээ мөрдөгчд одоо Нэнсиг бас шууд л одоо аллагт буруутгаж болохгүй байна л да. Дахиад баттай хөдөлшгүй нотлохо хэрэгтэй байсан учраас яг тэр сургуулийн эргэн тойрны тэр ойролцоох замуудын камерыг ерөөсөө нэгжиж үзье гэд ийм дүнэлтэнд хүрээд нэгжиж шалгаж камерын бичлэгүүдийг үзсэн байгаа. За тэр сургуулийн одоо орчмын тэр замын камерт бол Нэнси Даниэлийг алуулсан тэр өглөө одоо машинтайгаа сургуулийн ойролцоох тэр замаар явж байгаа нь бичигдсэн. Тэр өглөө. Тэгэхэд бол Нэнсигээс өмнө асуухад бол би тэр өглөө гэрээсээ огт гараагүй, баг орондоо шахуу үндсэн тий, баг 2 давхрынхаа унтлахны өрөөнөөс ч буугаагүй гэх утгатай зүйлийг ярьсан шүү дээ. Тэгэхэд бол камерын бичлэг тухайн өглөө Нэнси бол одоо тэр Даниэл хоёрын ундаг машиныг унаад бүр тэр замаар явж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн. Тэгээ бүр цонхоо ингээд доош нь буулгацсан ч байлоо, цонх нь юм тэнгүүч байлоо. Яг ингээд тодруулаад харсан чинь тэр жолоо барай явж байгаа хүн Нэнси мөн болох нь тогтоогдсон байна. За магадгүй одоо энэ мөрдөгчд аливаа зүйлийг 100% батлахын тулд тэр адилхан маркийн адилхан өнгөтэй машин бийж болно шүү дээ тий. Тэгсэн чинь яг тэр машины арын гүпер орчим дээр нэг юм хөндлөн зураастай сив бийсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр Даниэл Нэнси хоёрын ундаг тэр машины тэр арын гүпер дээрх сив тэр камерын бичлэгт тэр яваад тэр тухайн аллаг гарсан 6 сарын 2-ны өглөөний явж байгаа тэр машины сив хоёр яг таарсан баг. Тэгэхээр чи эн чинь бол баттай нотлохоо. За жолооч нь бол камерын бичлэгээс татаад үзэхэд энэ Нэнси мөн байсан.
Ингээд Нэнси нөхрийнхөө аминд хүрсэн хэрэгээр 2 дугаар зэргийн хүн амны одоо хэрэгтэн болсон. Шүүх хурлын үеэр Нэнси за 10 өөр төрлийн одоо амь даатгал хийлгсэн байсан тогтоогдсон байна. Гэнч одоо бас сонирн байгаас тийм гадны орнд ер нь амь даатгал гэдэг зүйл аяга хөгжсөн юм шиг байгаа. Тэгээ 10 өөр даатгалцсан байсан гэж байгаа байхгүй нөхрөө. За тэгээ хэрвээ Даниэл нас барсан тохиолдолд эдгээр 10 даатгалаас нийтдээ 1.4 сая долларын нөхөн төлбөрийг бол энэ Нэнси авах хэрэгтэй байсан байна. За хэрвээ хулгай дэрмийн хэрэгээр Даниэлийн аминд хүрсэн байлаа гэхэд хэргийн газраас бол юу ч алга болоогүй байгаа нь өөрөө энэ хэрэг нь хулгай дэрмтэй холбоотой биш ээ гэдэг нь бол тодорхой гэж өмнө дурдсан. За ингээд байрныхаа одоо үр зээлийг одоо олон сараар төлөөгүй үнж тогтоогдсон. За ингээд 1.4 сая долларын 10 төрлийн амь даатгал одоо нөхрийнхөө нэр дээр хийлгээд за ер нь бол ингээд нөхрийнхөө амийн хүнэтэн тодорхойлсон байна. Шүүх хурал. Ингээд Нэнси бол шүүх хурлын үеэр бол одоо их хэгжүүн сууж илээ. За ер нь би бол нөхрөө алдсан. Тэгээ яад нь гэсэн шиг. Ер нь бол тэр зүс царай тэр яриа мараа нь бол тийм тэгэл мөрдөгчдөд уурлаа. Айгу тийм дээрэнгүү байдалтай надад бол харагцсан. За тэгэл энийгээл одоо нөхрөө бол ажил руу н ороод ирсэн тэр өглөө шууд одоо 2 удаа буудаж алчаад би бол одоо машина унаад тэгээд явц юм уу гэж ярьсан байгаа. Тэгээ Нэнси шүүх хурлын үеэр хэрэг гардаг 6 сарын 2-ны тэр өглөө би бол ерөөсөө юу болсныг яг тэр аллах болох процесс бол юу болсныг би бол санахад үнэхээр хүндрэлтэй байна. Тухайн үеийн ой санамж бол хэсэгхэн тийм цоорхон харанхуй байдгаа гэж тайлбарлсан байгаа. За энэ дээр бол би Нэнсид итгэж байна. Яагаад вэ гэхээр би хараа ингэсэн байхгүй юу? Одоо хүн амны хэрэг тийм ээ яагаад энэ хүмүүс бусдыг халаад байна. Энэ дээр бол би айгүй их олон одоо зүйл судалсан чинь ерөөсөө юм билээ. Сэтгэл зүйн хувьд маш одоо их гэмтсэн. Тэр гэмтлээ засч чадаагүй. За сүнснийхэн хувьд ч гэсэн маш гэмтсэн. Ийм хүмүүс ерөөсөө хүн амны хэрэг үлддэв юм байна. Нэгт энийг бол бис номноос хайсаар хагаад болсон. Энэ баг үнэн баха. Хүний сэтгэл зүй гэдэг чинь харагддгүй шүү дээ. Тэгэхээр одоо сэтгэл зүй маш гэмтэл авсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл амьдрал дээр сонь үйл гаргаа сонь болвол тэгээд бүр үндээр гэмтсэн хүмүүс чинь ингээд ижил төрөлтнөө буюу хүн амны хэрэг төрдөг юм байна. За мөн одоо яг ийм олон улсын нэг ийм судалгаа гарсан юм билээ. Юу вэ гэхээр дандаа тэр нэг хүн амны хэрэгтэн шүүгээд одоо тэр шүүх хурлын үеэр шүүгч асуудаг юм байна л да. Ерөөсөө нэг энэ бол асуултыг үсээ бүгд асуудаг юм байна шүүх хурлын үеэр. Та яагаад хүн амны хэрэг үйлдэх болов? Та яагаад ийм хэрцгийгээр бусдыг хаалах болов гэдэг асуултыг дандаа алуурчнаас асуудаг. Тэгсэн чинь энэ олон улсын судалгаан дээр юу гэж гарсан бэ гэхээр тэр алуурчид бүгдээрээ мэдээж чинь нэг нэгнтэйгээ уулзаагүй нэгнийгээ танихгүй нэгэн зэрэг шүүх хуралд ороогүй байгаа штэ. Он цаг хугацаа газар зүйн барилаар ч өөр байгаа. Тэгэхэд тэр хүмүүс дуу нэгтэйгээр хэлсэн байгаа. Юу вэ гэхээр би ерөөсөө яг тэр аллах болох үед өстой кадр тасарсан тий. Ерөөсөө ухамсараа алдсан байсан л гэж хэлсэн байгаа байхгүй. Шүү яг одоо энэ Нэнси ч гэсэн хэлээд байгаа шүү дээ. Тухайн үеийн ой санамж бол яг цоорхоо харанхуй байсан. Яг тэр аллах болсон үед тэгэл ямар ч байсан буудах шиг болсон тэгэл гараа явсан. Тэгэхээр яг нөгөө хүн ухамсараа одоо бүрэн алдсан байсан гэсэн утгын юм судалгаа гарсан байлээ. За ингээ хэрэгтэй буцаад оръё. Шүүхээс Нэнси хүн амны 2 дугаар зэргийн гэмт хэрэгтнээр яллаж 25 жилийн ялыг өгсөн. 25 жил одоо шоронд ялаа эдэлсний дараа тэнсэн суллах боломжтойгоор бүх насаар нь хорих ялыг өгчээ. За тэгэхээр бол мэдээж 25 жил суун. За тэгжээж л одоо тэнсэнгээр гарах одоо хэргийг бол хөөцөлдөх нь шүү дээ. Тэгэхээр энэ Нэнси ч бол одоо 60 хэдтэй эмэгтэй байлаа. 67 байлаа. 69 илүү. За энэ нэмэгтэй бол 25 жил шоронд одоо суугаад тэнсэн харгалзах ялаар гарлаа гэж үзэхэд бол 92 настай байх юм байна. Тэгэхээр бол магадгүй одоо энэ шорондооч одоо нас барах магадaltaй болчиход байна л да. За ингээд хүмүүс бол Нэнсиг яагаад нөхрийнхөө амийг одоо яг юунаас олж хөнөөснийг бол үнэхээр одоо мэдхийг хүссэн байна. За шүүх хурал байр байдлын хувьд бол мөнгнөөс болсон гэдэг нь бол тодорхой байна л да. Гэхдээ бол хүмүүс тэгж ярьсан байгаа юм. Даниэл Нэнсигийн араар нь тавиагүй, Нэнсиг хуураагүй, Нэнсид гар хурж түүнийг одоо өвтгөөгүй, Нэнсиг үг хэл амаар доромжлоогүй. Ингээд бүх зүйлээ зориулж байхад яагаад одоо Нэнси өөрийнхөө нөхрийг алах болов? Энэ бол үнэхээр хачирхалтай байна гэж хүмүүс ярьсан байгаа. За тэгэл энэ бол одоо тодорхой л л да мөнгнөөс л болсон. Зарим нэгэн гэрэлт бол одоо чин сэтгэлийн хайр биш хөрөн мөнгөнд л болж ирнэ гэрэлдэн штэ. Тэгэхээр одоо өөрөө чинь биш мөнгө чинь хайрлаад байна гэсэн үг л те. За ингээд өнөөдрийн мэд сэдв үүгээр дуусч байна. За дараагийн дугаар хүртэл баяр таа.